За одоо үзүүлэх зангилаа бол бас чухал зангилаануудын нэг байгаа. Энэхүү зангилааг ихэвчлэн хиймэл жаргахаа ашигладаг зангидаг байгаа. Одоо энэ зангилааны нэрийг Rapallo зангилаа гэж нэрлэдэг байдаг. За тэгээд үндсэндээ зангидсны дараа бол зангилаа маань бол нэг иймэрхүү байдалтай байх хэрэгтэй юм аа. За энэ жаргахаа маань энэ. Тэгээд эндийн зайтай зангилаа маань энэ. Тэгээд таныг тэгээд энэ хүү жаргахаар зогсчилж явах үед энэ маань юм сул явах хэрэгтэй. За тэгээд энэ удаа энэ хүү зангилааг хэрхэн зангидах үзүүлье. За энд Rapallo-ны маань үзүүр гогцоо. Тэгээд энэ утас маань гэж бодъё. За тэгээд нэг тодорхой юм зайд эндээ та нэг энгийн зангилаа зангидаад орчих. Нэг иймэрхүү. За дараагийн үйлдэл бол юу руугаа тэгээ руугаа Rapallo-ныхаа гогцоо руу үндсэн нарийн үзүүрөө оруулна. Богино үзүүрөө оруулна. Тэгээд юу их вэхээр энэ оруулсан үзүүр маань түрүүний зангидсан энгийн зангилааны дундуур орох хэрэгтэй. Дундуур ороод тэгээд энэхүү зай маань энэхүү зайг та өөрхөн нөгөө зогсчлох гэж Rapallo-ны үзүүртэй тохируулах хэрэгтэй. Одоо энэ зай маань болж хувирдаг. Тийм болохоор энийг яг өөртөө зогсчлох Rapallo-ны хэмжээнд тохируулаад та өөртөө тохируулна. За тэгээд цааш нь хөгжлүүлээ. Зангилаа маань яах вэ гэхээр ингээ богино үзүүр маань энд гараад ирсэн байгаа. Урт үзүүр маань энд байгаа. Одоо яг нөгөө энгийн зангилаа зангиддаг шиг за нэг 2-3 удаа энд үнцөцөө ороочно. За тэгээд ороосны дараагийн үйлдэл нь юу вэ гэхээр энд нөгөө хамгийн ихний зангидсан үндсэн гогцоо энд явж байгаа. Энэ зангилааг үндсэн гогцоо руугаа хийнэ. За ингээд зангилаа үндсэндээ дууслаа. Одоо юу үлдсэн гэхээр зөвхөн чангалах хэрэгтэй. Богино үзүүрээ татна, урт үзүүрээ татна. Үндсэн өгөөшөө ийсэн үзүүрээ бас мөн татаж ингэж чангалсны дараа зангилаа маань нэг иймэрхүү юм болж хувирах хэрэгтэй. Тэгээд энэ зангилаа яадаг вэхээр та эндээс яаж татсан? Энэ зангилаа ишээ гүйдэггүй зангилаа байгаа. Хамгийн гол нь Rapallo буюу хиймэл жаргахыг маань ингээд сул байлгах хэрэгтэй. За тэгээ мэдээж богино үзүүрээ та маш сайн чангалж шалгасны эцэст нэгэ таслаад тэгээд үндсэндээ ингээд зангилаа маань дуусч байгаамаа. Rapallo маань нэг иймэрхүү байдалтай харагдах хэрэгтэй. Миний камерны фокус сайн харахгүй байх шиг байна. За тэгээд ийм зангилаа байна.